За хотод нь цанхаагаа дүүрээ за хоол боловсруулах үйл ажиллагаа маань мууц юм шиг санагдаж байгаа хүмүүс үлэгэн чи лайк танаад үлдээчих. За яагаад таны энэ хоол боловсруулах үйл ажиллагаа хоол шингээл муудаад байгаа юм бэ? Хоёрдугаарт нь үүнийг сайжруулах засах ямар арга байгааг нь хэлж өгье. За эхний хэлжин бүгдээрээ хотод одоо хэрхэн хоол их ус шингээж боловсруул задлагдаг талаар ойлголтыг авъя. За тэгэхээр хотод бол үндсэндээ тэр булчин одоо давхарга нь одоо маш сайн юм займчих юм хөдөлгөөнийг хийж өгснөөр механик боловсруулалтыг бол тэнд явуулж идэг. За хоёрт нь гэвэл хотоодноос тэр хоол боловсруулахад бол их нэн шаардлагатай шүүрэл ялгарч идэг. За ялангуяа тэр уургаар баялаг буй махан хоол их идэх үед бол пепсин гэдэг тэр одоо шүүрлэл ялгарч байгаа. За энэ хоёр үйл ажиллагаа тодорхой хэмжээнд буураад ирэхээр хоолны шингэлт бол алдагдаад ирдэг. За хэрхэн бид нар засах ёстой бэ гэдэг аргыг хэлж өгье. За нэгдүгээр гэвэл за нэг дор хит их идэхгүй байх ёстой. Бид нар яг ингээл идэж дуусаал за би өнөөдөр маш их идчихлээ шүү. Арай л идчихлээ гэж бодоод гидсэн ингээд ачаал их хавсан шиг санагдаж байгаа бол тэр бол алдаатай асуудалтай зүйл бол таны ходоод гидсэнд болж байна гэсэн. За тэгэхээр бид нар энэ саяын их идсэн үед бол саяын одоо хотоодны тэр булчингийн үйл ажиллагаа болон за тэр шүүрлийн үйл ажиллагаа бол маш их ачаал өгсөнд холбоотой хоолны шингэлт бол ихээр муудаж суларч идэг байх нэ. За хоёрдугаарт нь гэвэл махан хоолыг бид нар угаасаа их иддэг ард түмэн ялангуяа эртээс уур амьсгалтай өвөл бол одоо бүгдээрээ ичээ хийж байгаа бах маш их мах идэж байгаа. За үүнийг бол тодорхой хэмжээнд бол шууд буруутгаж болохгүй яагаад гэвэл эртээс уур амьсгалтай учраас үүнд тасан зохицохын тулд бид нар тодорхой хэмжээнд бас энэ олон зуун жил эдээд ирсэн энэ дадал гэдэг зүйл бол Монгол хүнд бол байж байгаа. Энэ хүчтэй байгаад байгаа энэ генд бол тодорхой хэмжээний тэр мэдээж бас мах идэгтэй бас холбоотой байдаг. За гэхдээ бид нар эрүүл мэндийн бас заавал бодож явах хэрэгтэй. За бид нар мах бол мэдээж хотоодонд хамгийн удаан боловсрож идэг, хамгийн удаан задарч идэг зүйл байж байгаа. Тэгэхээр бид нар махан хоолыг бол яг махыг идэж болно. Гэхдээ махн дээр нэмэх нь гурил гэдэг гурилан бүтээгдэхүүн гэдэг энэ зүйлийг бол тодорхой хэмжээнд тохиромжгүй байна гэдгийг маш ойлгох хэрэгтэй. Мах л өөрөө их удаан боловсрож идэг зүйл дээр бид нар гурилтай зүйлийг итрүүлийн хамт идчих юм бол хоол боловсрох үйл ажиллагаа бол тэр чигээрээ уналтанд орж идэг. Ялангуяа бид нар одоо өвөл ингээ мах их чанж ийн, мах их идэж ийн энэ үедээ гурил болон гурилан бүтээгдэхүүнийг айлуулах хүнтэй хамт идэхгүй байх хичээгээрээ. Гэхдээ мэдээж зүгээр гурилтай шүллийг ч гэдэг юм уу ингэж одоо тохируулж бити тэрэг гэсэн үг биш. Махыг ихээр идж байгаа, махыг ихээр чанцсан үедээ гурилан бүтээгдэхүүнтэй хольж идэх нь одоо буруу дадал зуршлал болоорой гэдгийг хэлж байгаа. Мэдээж үүнд шийдэл байгаа. За гуравт нь гэвэл яах ёстой гэвэл махан дээр нэмэх нь ногоо гэдэг энэ шийдэл бол хамгийн супер зөвцөл, хамгийн зөв шийдэл байж байгаа. Мах их идж байгаа үедээ ногоотой л хамт идчих. За ногоо бол бидний тэр хотоодны шүүрлийг илүү их ялгалтыг дэмжиж өгч идэг. Хотоод гидсийг сайн цэвэрлж өгч идэг. Хотоод гидсийн гүрэл хөдөлгөөнийг илүү сайн дэмжиж өгч идэг. Мах энэ хоёр бол хоорондоо маш сайн зохицож боловсруулалтанд сайн явж идэг зүйл байж байгаа. Тэгэхээр ногоо гэдэгтээ бид нарт яг хуус анхаарах нэг зүйл байж байгаа. Харьцангуй залуу эрүүл хүмүүсийн хувьд бол тэр одоо бид нар түүхий одоо тэр ногоонууд үе чинь те нарийн навчт ногоонуудыг сайхан ингэж одоо салаад хийгээд ингээд идчих болно түүхийгээр нь махтайгаа хамт ингээд идчих болно. За харин харьцангуй тэр одоо нас явсан одоо ахмаг настай хүмүүсийн хувьд бол за бас энэ түүхийн ногоог идэх нь тохиромжгүй гэж үзэж байгаа. Нөгөө нэг нас ахихын хэрээр нөгөө нэг хотоодны одоо шүүрэл ялгаруулж байгаа булчирхайлаг эсүүдийн маань тоо цөөрсөнтэй холбоотой одоо настай хүмүүсийн хувьд бол тэр хотоод гидсний бас түүхийн ногоог илүү одоо боловсруулах, задлах энэ процесс нь тодорхой хэмжээнд алдагдал оруулж идэг. Тийм учраас настай хүмүүс болон дээрээс нь хотод гидсний үйл ажиллагааны асуудал бага зэрэг танд байгаа нөхцөлд бол мэдээж ногоог бол жигийн жидэх нь бол зөв шийдэл юм а гэдгийг ойлгож аваарай. За дөрөвт нь гэвэл бид нар хоол шингээх гээд мэдээж баярын ширээ за ер нь мах ихтэй хоол ундны араас ширээн дээр харахаар газтай хийжүүлсэн ундаа байгаа. Энэ бол шийдэл биш. Энэ бол цусндах сaaгаар хэмжээг хит хэсгэж байгаа учраас за мөн хотод гидсний үйл ажиллагааг дараа нь хямрах эрүүл мэндийн сөргөөр нөлөөлөх зүйлүүд бол байж идэг. За оронд нь бид нар байглаасаа тэр нүүрс хүчлийнхii одоо өндөр агуулсан тэр хашааныг бас оронд нь хэрэгжилжүүл бол зүгээр гэдгийг бол би ташимд хэлмээр байгаа. За энэ бол ялангуяа тэр хотоодны хүчил одоо буурсан байж байгаа. За мөн хит хэтрүүл идсэн байгаа, хоолны туршил буурсан байгаа. За мөн хоол босруулалт үйл ажиллагаа одоо багас суларцсан. За мөн заримдаа бас хөнгөн одоо хоолны хордлоготой үеүүдэд одоо байглаасаа нүүрс хүчлийнхii агуулсан юм одоо хашааныг ууж ивэл бас их зүгээр байж байгаа. Тэгэхээр бид нэр энэ дээр бас нэг зүйлийг бас би хэлэхэд сүүлийн үед бол энэ би авраг хашааныг бол бас хэрэгжилж байгаа. Яагаад хэрэглээд байгаа вэ гэхээр онцлогтой. Ерөнхийдөө бол би 100 болгон гэр бүлэрээ Хинтээ аймгийн Дэлгэр хаан сум руу бол явдаг. Тэгээд тэнд бол мэдээж авраг тусан хашаан нуур гэж бол байгаа. Тэгэхээр мэдээж хашаан байгаа учраас хашаан гэж хүмүүс нэрлэдэг байгаа. Нуур байгаа учраас нуур гэж бас нэрлэдэг байгаа байх. Тэгвэл тэнд очиод бас энэ тэр одоо хашааныг очиж ингэж ууддаг хүмүүс ч гэсэн мэдж байгаа баг хотоод гидсэн сайн за мөн одоо бас мөн одоо эдлэг цус за мөн одоо бие эрхтэн тогтолцоонд их сайн гэдэг энэ хашаан байгаа. Энэ хашааныг тэгвэл Vitavid компани за ерөнхийдөө Хинтээ аймгийн Дэлгэр хаан сумын байгалийн их үүсвэрээс нэгээд савлцсан ийм
зүйл байж байгаа. Би үүнийг бол доотлохоо дэлгүүрээс ингээл аваад хэрэгжилж байгаа ийм одоо ойртуулж өгч байгаа зүйл байж байгаа. Тэгэхээр бас энэ хотод гидсэнтэй хайртай, хотод гидсээ илүү хайрлаж байгаа хүмүүсийн хувьд бас энэ авраг аршааны бас ууж хэрэглээрээ. Тэгээ мэдээж тодорхой хэмжээнд тохируулан тааруулан хэрэглэнэ гэдэг бол өөрөө маш зөв байж байгаа. Чирэн дээр чин газтай хийж үсэн ундааны оронд бол за мөн авраг аршаа байж ивэл таны хотод гидсэнд илүү эрүүл мэнд чинь сайн байх нэ гэдгийг ойлгож яваарай. За тэгээ мэдээж энэ хүртэл эрүүл мэндэд хайртай хүмүүс үзэж байгаа бах. Яг энэ харагдаж байгаа доктор өн рүү YouTube суураараа та subscribe дарчаарай. Ингэснээр миний нарийн мэргэжлийн эмчнэртэй хамтраад хүргэж байгаа эрүүл мэндийн зөвлөгөө тань цаг алдалгүй мэдээлэл байдлаар үн төлбөрөг очдог байх болно. За тэгээд илүү амархан оруулах үднээс доор линкийг оруулаад өчигөө энэ дээр бас хотод гидсний талаар за мөн таны хүсэж байгаа эрүүл мэндийн талаар нийт одоо 30 гаруй дугаарууд бол орсон байгаа. Тэгээд цаашдаа үргэлжлүүлээд орсоор байх болно. Дараагийн чухал зөвлөгөөгөөр иргэн үзлээ. Баяртай.